Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Хай, бра. Өнгөө юм үзэхгүй шүү. Тэр хорооморгоор дараарай. Тэгэхээр манайхаа өнөөдөр Холливуудын учир утга нь олдохгүй сүүлдээ тайлагддаг маркийн онц сонирхолтой нэг тим кино ярьж гээ заа юу. Их код гэдэг нэртэй. Джейк Джилленхолын тоглосон зэвүүн кино байна. За кино руу орцгоё. Галтарганд нэг нөхөр гинт цожид сэрээд гайхан сандарч буугаар кино эхэлнэ. Хэд хоног төлбөртлээ гудраад бүх кадранд формат болсон юм шиг л байгаа юм чи бас. Яг урдаас нь нэг хүүхэн хараа суудсан авгаан юм уу гэтэл биш ээ. Чи өнөөдөр нэг л биш байх чинь гэтэл манай кадргүйр хой эмэгтэй чи намайг танд юм шиг байна. Гэхдээ би бол өөрийг чи хараач хүн байна. Намайг Ахмад Колтер Стивенс гэдэг Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа нислэг тэрэгний нисгэгч энэ гэл. Өмнөх насаа яриад байгаа мó эсвэл зүгээр эли балаа виста ч юм уу бөө мэд. Хажи юм ярьснаа би тавг өрхөд байна гэд босоод явна. Зүүд юм уу гэхээр бүх юм нь маш бодит. Тэгэл 0 руу давхиж ороод толинд өөрийгөө хардаж шал өөр хүний царайтай болцсон төрөвж гаргаад хартал Шон Фентерс гэдэг нэртэй багшийн үрэмлэх. Толинд дахиад хартал яалтчгүй шал өөр залуугийн царай толинд тусгалд харагдана. Би Шон биш гэд нөгөө хүүхэнтэйгээ цуг тийрцэн зогсож байтал сууж явсан галт тэрэг нь дэлб. Байхгүй. Бүгдээрээ зулын гол болж байгаа нь тэр. За тэгэл зүү зэрэглэнээсээ сэрвүү гэтэл бас болоогүй. Нэг сонио харахгүй газар сэрээд яста бас хаана хүрээд ирвэ ац гэж. Гү чи хинбэ хөөе гэтэл Ахмад Колтер та юу харснаа хэлнэ үү? Энтер гээд автомат хариулагчийн хоолоогоор нэг хүүхэн асуув. Манай хүнч дэлбэрэлт болж бүгд нүүрс болтлоо шатсан гэхэд хаанаас дэлбэрсэн энтер гэж шалгааж гарна да. Өөрийгөө хингдгэж бүрэн ойлгоогүй зүүд амьдралаа шалгаагүй зүгээр тэр дунд оршиж байсан. Энэ бит хоёр ямар хуйхаараа хаанаас дэлбэрэлт гарсныг мэдхэвт. Тэгснэл би даалгавар биелүүлээд нислэг тэрэг жолоож явсан. Гэтэл дараа нь гал тэргэнд одоо харин энд сэрлээ. Тайлбар шаардаж байна. Огцор энтер гэл. Санамжийн шалгалт аваад байгаа мó хэдэн хөзөр үзүүлснэ нэг шувууны дуу чимээг сонсгосноо. Одоо миний нэрийг сан гэж нөгөө хүүхэн хэлнэ. Майнерч чи ч гүйдвэн штий гэтэл баяр хүргэе. Ой санамж чинь сэргэлээ. За тэгэхээр гал тэргийг хэн дэлбэлсэн гэд дахиад асуугаа шаачна. Йоо тэр мэр юм бэ? Манай хүн ч би яаж мэддэм бэ? Өчнөө хүн тэнч байсан гэж үннэлж чинь. Хөрхий тэгээд манай багийнхаа хаан байна. Намайг энд байгааг мэдж байгаа юу энэ гэхэд нөгөөх нь дуугүй л тесрэх бөмбөгний байршлыг ол. Бөмбөгийг олвол эзнийг нь олж чадна. Чамд 8 минут байгаа. Гэснээр буцаагаад нөгөө галт тэрэг рүү илгээгээ шаачна уу? Цаг хугацаагаар аялаад байна уу? Эсвэл ямар нэг хийсвэр ертөнцид орсон туршилтанд ороод байна чөтгөр бүүмэд. За тэгэл манай хүн ер нь одоо л нэг учрыг олж тесрэх бөмбөгийг илрүүлэх симулятор дотор орсноо ойлгож хэргийн эзнийг хайхаар ажилдаа орно. Гал тэрэг дүүрэн хүнээс сэжигтнийг олно гэдэг чи зүүн дундаас өв сайхтай айл адил. За тэгээд гялсал олохгүй дахиад өнчин тархин шахмал түлш болон хуурч дахиад бүх зүйл эхнээс эхлэх болно доо. Майнерч ардагснаас нь дэлбэрэлт ирснийг санан 0 ороод гаржуулагчийн хоолыг сөктөл хөрхий нөгөө тесрэх бөмбөг дүрээрээ байж бахан дэртэй. Гүүдвнээс би энийг ингэж орхихгүй яах вэ? Алиг нь таслах уу гэдэг асуудал нөгөөх нь юу гэж хариулах вэ? Өөрөө учрыг нь олдог баатар 0-оос гарч ирснэ. Багшийн үнэмлэхэ хальт харуулсан болоод гамгаалтын албаны хүн байна. Та бүхэн яг одоо яаралтай цахилгаан хэрэгслүүдэд дараагийн өртөө хүртэл унтраах хэрэгтэй байна. Гээл дүрдээ ороо зогсож байтал байх. Дахиад зулын гол. Дахиад нөгөө газартаа сорж нөгөө авгаа бөмбөгийг олсноо гэтэл мань хүн олсон. Гэхдээ өдөрдөж байгаа хүнтэй чинь ярмаар байна л гин. Ажмач. No. Даалгавраа эхлээд биелүүлэн дэхөө. Гэхэд манер битгий донгос. Миний даалгавар бол Афганд инхийг сахиулах, өчигдөрлөх талибануудаас 2 ч халдлага ирсэн гэсэн чи ажмаа чи бид нартай 2 сарын туршид энд байгаа гэж мэл гайхад цэлэх хүртэл хэлнэ. Энд яг юу болоод байгааг хэлэхээс нааш би юу ч хэлэхгүй гэж байж нэг юм нөгөөдүүл нь үннийг өчгөр болно доо.
За тэгээд үнэн гэвэл Манирийн сууж явсан галт тэрэг энэ цаг хугацаанд өглөө 7:30 үед дэлбэрч нөгөө багц залуу тэр галт тэргэнд сууж явсан байж таарна. Нөгөө эмэгтэй ч өөрт чинь далан булчирхаагаад очиж байх зур энгийн хүмүүсийн амнаас эрсдэлд ороод байна. Өшөө олон бөмбөг хаа нэгтээ дэлбэрэхээс өмнө та бөмбөгний талаарх мэдж авсан бүхний хараал эзэн өмхийн амаараа бидэнд хэлж айл гэх болно. За тэгэл Манир нойлоос олсноо мөн гар утсаар идэвхжүүлдэг бөмбөг байсан талаар хэлэхэд нөгөө ажима тэр цаг үед нийт 52 дуудлага хийсэн байсан. Сандарч төвдсөн эсвэл бусд хүмүүсээс тусдаа сууж байсан хэнийг нэг олж илрүүлгээд дахиад хараал хийдсэн галт тэрэг рүү илгээж өрхөн. Хэн л дахин зулын гол болоод байхыг хүсэхвдэ. Гялзуулах шаардлага нь энэ тэргүүн тулгарч байгаа юм. Тэгэл бүх хүмүүсийг сэжиглж байснаа нөгөө хүүхнээ аваад хоёулаа гар тэргнээс буушж хаалхал ямрав гээд сэжиг бүхийн нэг хойрох дорнд залууг дагах болно. Нөгөөх нь хар гүүхээрээ гүйж өртөөний 0 дорол Маниртэй нүүр тулна. Нилээн сэжиг бүхий итгэхэд байсан тул манай хүн шууд явж очиод гар утсыг чи хэрглэж болох уу гэтэл нөгөөх нь над гар утас байхгүй энэ гэж. Пүүр сэжиг бүхий байсан тул Манир шууд цүнхий шүүрч аваад хам гэвэн өнгөчөөд галзсан хүн шиг хаана байна навшоо гэд дээр доороо орон ноцолдож байтал галт тэрэг ардан дэлб. Манирч бандсан нүрэндээ нөгөө залуудаа дахид зуралдаж байгаад галт тэрэгний зам руу хөл алдаж очиод вагонд дариулаад буцаад нөгөө газарт. Ямар үйлийн үртэй даалгавар үү те. За тэгэл нөгөө харанхуй газар нь ямар ч холбоо солбоогүй болцсон дотор тал нь мөсдөж барайл хүчил төрөгшөнд багасч энд нь бас асуудал үүснэ. Ажмаатай холбогдох гэж үзээд ямар ч хараа байхгүй. Манирч бүсээ тайлаад тэндээс гарч санаатай ноцолцоор тог залган нийгэмд хөрмжийг асан ажмаа болон толгойлогч боостой холбогдож чадна. Манирч бөмбөгдөгчийг олж чадаагүй ч ямар тач нэг хүний амь аварсан талаараа хэлтэл их код дотор хүн аврах боломжгүй. Энэ галт тэргэнд сууж явсан хүмүүс аль хэдийн тэнгэртээ дэвссэн гэж бүр толгойг нь эргүүлэх болно. За ямар учиртай вэ гэхээр галт тэргэнд нас барсан хүмүүсийн тархины датаг цуглуулan коджуулж тухайн үйл явдлыг яг 8 минутын туршид дахин тоглоулдаг квантум орчныг бүтээсэн бөгөөд Шон Фентерс гэж нөхөртөө Манир бийха эдисээр арайд өгч очсон учраас түүний амьдралын сүүлийн 8 минутын дата руу манай хамдыг илгээж байгаа нь энэ. Энэ галт тэрэгний дэлбэрэлт бол зөвхөн эхлэл байсан бөгөөд Чикаго хотын төвд маш том дэлбэрэлт хийхээр төлөвлөж байг эдгээр хүмүүс олж мэдсэн учраас ийхүү гэмт хэрэгтнийг хүмүүсийн сүүлийн 8 минутын санах хой дундаас олж илрүүлэн олон хүний амнаас нэмж эрсдэхээс сэргийлэх даалгавруулж таарах юм. За тэгэл Манирд кондукторын өрөөнд гар буу байгаа. Тэрийг ашигла ямар ч үед хүч хэрэглэхийг зөвшөөрч байна. Буюу сэжиглж байгаа нэгнийг тархийн шууд зад буудгаснаар дахин галт тэргэндээ сэрнэ. Манирч кондукторын өрөө орж бууг олж аваад эрэхтэл тарга хоёр кондуктор сахилгаан бороо ходож хаяад Манир зүудний ертөнцөөр аялал сэрдэл байхгүй. Гавсайц байд. Номш гэжтэй. Энэ удаагийнх фейлдхэн тодорхой боллоо л доо. Ээлжид нэгэн зулын гол комментс. За тэгэд Гудвинээс хоолойг нээхийн тулд гэмт итгээд автирх ч юм уу ямар нэг юм ашигласан байж таарна. Тэгэхээр бүх хүний цүнхийг нэгж үзүүл ямар гэсэн шипи аван буцаад галт тэргэндээ сэрнэ. Тэгэл ёстой ашиглаж болох бүхэл зүйлийг ашиглах шаардлага гарч өөдөөс нь хард суусан хүүхнийг чи над манай нэг найзын талаар мэдээд өгөөч гэж өөрийнхөө цэргийн жинхэнэ нэрийг хэлээд өөрөө тэр хаваар амьтан хүний цүнх сав ухаж төнхөж угаад цэргийн эмнэлэгт ажилладаг байсан эмэгтэй дээр очин Гудвиний цамцсан дээр байсан логог харуулan ямар учиртай лого болохыг асууж мэдээд эмэгтэйн утсыг нь ашиглан агаарын нис хүчний утас руу залган өөртөө нь холбогдож байсан хар арьс ах хүүтэй ярих санаатай мөнгөнө зогсож байтал түрүүхэн найзынхаа талаар мэдээлэл олоод өгч хэлсэн хамт яваа эмэгтэй нэрснэ. Чиний хайгаад байгаа найз чинь 2 сарын өмнө Афганистанд үүрэг биелүүлж яваад амь өргөцсөн байна. Энэ талаар бүх сонинд гарсан юм байна гэж аавна. Окей. Энэ бүхний учрыг бүрэн гүйцэд ойлгоогүй явсан манай ахмад бүр шоконд орд юм байгаа үстэй. Буцаад нөгөө газраас ирээл. Юу? Би үхсэн юм байна те. Аливч сэрэг хүн байна. Хариулаад өгөөч гэхэд Гудвин. Чиний тархины тодорхой хэсэг идэвхтэй хэвээр байгаа. Чиний байгаа газар болон чиний гар хөл бие бүгд чиний төсөөллөөс бий болж үзүүлсэн гэж аавна. Окей. За бүр нас барсан хүний идэвхтэй байгаа жижигхэн тархины хэсгийг өөр хүмүүсийн санах хой бүхий дататай холиод хиймэл ертөнц үүсгэсэн болж таарлаа. За мэдгүй. Квантум энтер гэж юу ямар атсан ч юм. Та нар ойлгохгүй байхад физиктэй улаан ойл байсан би яаж ойлгох вэ? За тэгс нэг хэд ч бараг цагаандаа гарч чи үгсэн байсан ч үргэлжлүүлж их орныхоо төлөө зүтгэх ёстой. Таныг даалгавраа биелүүлж дуусмагс бид таныг амар амгалангийн ертөнц рүү чи илгээж хойдхож уншиж алтан хайрцагч хүний ёсоор нээх болно л гэнэ. За тэгэл
Та ингээд үхээд дуустдаг байж. Сая гэмгүй Америкчүүдийн амь насыг эрхэмлэж авч үзнэ гэж найдаа. Гэд дахиад илгээгээ шаачна. Яа, тамтай юм а. Зүгээр мөрөөр талигаа шорондо болуулсан бол хамаагүй дээр байхгүй тийм биз дээ. Дахин явуулсаар л манай хүнч фейлцээр л. Сүүлдээ аавынхан дуу хоолойг сонсгож нэг зориг хүч оруулж аваад манай Ахмад намайг буцаагаад явуул энэ тэрэг саналаараа хөгийн вагон руу явж цэрэг хүн шиг асуудалтай нүүр тулахар шийдэнтэй. Надад эмхтэй хувцсан өсгөл хатны дүр тойлоход татаар руу явууллаа. Би татарын хаанта нэг үдши уулзлаа да. Гал тэрэг дээр бихцээ нөгөө тесрэх бөмбөгөн дээр ирж холбоотой байсан гар утсыг нь олж аван сүүл дуудсан дуудлага руу залгатал мөн бодийн хөдөлсөн залуу утсаараа ярьж тараад нөхрийг сэжгэлж байтал тэр нь биш дахиад залгатал өөр нэг гал тэрэгнээс бууж буй эрийн уцд гурч тэр нөхрийг сэжгэлэн араас нь дагна. Тэгтэл нөгөөх нь төрөвчөө буцаж гал тэрэгэнд үлдээснэ буугаад явчих чугаана. Бүр сэжиг төрүүлж манай хүнч авааны хавхлагыг татаж хөдөлж буй гал тэрэгнээс үсэрч буугаад хэдэнтэй эргэлдэж яваад сэжиг бүхийн нөхөр дээр ирэхэд нөгөөх нь машин дүүрэн тесрэх бөмбөг сойрлуулчихсан байж байдаг юм да. Oh my god. Гэл за ямар тач хэргийн эзэ хэнгэргийн дохор гаашлантай уулгаж энийг молж авлаа шүү. Буу тулгаал бүхнийг дуусгах гэж байтал нөгөө гайтай хүүхэн хурч ирж тараад байх. Хоёулаа буудуулаад дуусч байгаа юм. Сүүлийн амьсгалаа хураахын өмнө чи яагаад ингэж байгаа юм бэ? Гэтэл дэлхийн навш учраас энэ тэргэснэ машин авнаад алга болж өгнө. За энэ удаад бол маш том сэжүр олж авч чадсан шүү. Буцаж очоод бөмбөгдөгчийн нэр болон машиных марк дугаарыг хэлээд надад нэг л хүсэл байна. Би буцаж очоод тэр хүмүүсийг авармаар байна гэдэг юм. Сэтгэл нь сайхан юм да. Аль хэдийн талисан хүмүүсийг програм доторч аврахыг хүсэж байна гэдэг. За тэгэл тэрний мэдээллээр гажнав шиг олж баримтлал тэрүүгээр нэг баяр хөөр болцгооноо. Манер бол харин өөр бодолтой байлаа. Тэндугаа хүмүүсийг аврах боломжтой. Над итгэхэд намайг буцааж явуулаад тэгээд намайг унтраачих гэж байгаа юм. Гүдвин ч дараагийнхаа тушаалыг хүлээлгүйгээр тэрнийг явуулахар шийдэм. Манер би тэрнийг аварна гэд буцаад явах болно. Хамгийн сүүлийн амьд юм шиг мэдрэмж авч болох 8 минут тэрэнд байгаа. Харамсалтай юм шиг. Бахархмаар юм шиг. Буцаж очсон Ахмад маань тесрэх бөмбөг дээр очин залгаатай байсан хоёр утсыг хоёуланг салгаж аваад кондукторын гавыг сурмгай гэгчин шаачихна. Энэ хооронд гүдмэн дарга дээр яваад ортол дарга нь Ахмадын санах хойг устгаад дараагийн ажиллагаанд бэлтгэж авна. Гүдмэн ч хэдий аль үшээ үгсэн Ахмад гэдгийг мэдгч амлсан амлалтантай хурж тэрнийг явуулах ёстой гэсэн бодол дарагдаас. Буцаад гал тэрэг рүүгээ явцгаая. Манер хэргийн эзнийг барьж авч гал тэрэгтэй гавлаж хаяад 911 рүү залгана. Би гал тэрэгний буудал дээр цагаан өнгийн микроавтобусаар дүүрэн тесрэх бөмбөг цойрлуулсан байгаа. Хэрэгэ хүлээж ийн гэж хэлснэ. Аав руугаа ярьж бэ хүүтэй чинь цуг алба хааж байсан юм а гэл. Аав нь ч бэ хүүгээ эргэж ирэхгүйг мэдсэн бол хайртай гэдгээ хэлэхгүй явдаа зөнөг толгой энэ тэргэл баахан сэтгэлийн үг солилцож элэг зүрхээ дэвтэж авна да. Манай Ахмадын жинхэнэ бие нь бол дөрвөн мөч боожгоо байхгүй. Цээж толгой л үлдсэн. Тархийн онгоолгоод баах утас ширмэс залгачихсан. Тиймэрхүү л байдалтай байж байдгийг. Гүдвинч Ахмадын комд орсон бие бүхий өрөөнд орж дотроосоо түгжиж аваад сүүлийнх нь хүслийг биелүүлж 8 минут дэлбэлэхгүй програм дотор амьдруулад тэжээлийг салгаж орхино. Яг салгах мөчөд гал тэрэгдэх бүх зүйл тэг зогсолтхийн Ахмадын бич бүрэн утгаараа амьгүй болов. Харин тэгтэл яасан гэж тэг зогссон байсан програм чи үргэлжилж ажиллан энэ бүтээсэн код нь зөвхөн өнгөрсөн зүйлийн дата дээр ажиллах бус цоо шин мультиверс буюу зэрэгэлдэх ертөнцийг үүсгэж цоо шин адал явдлууд шинээр үүсэх боломжтой тийм агуу зүйл бүтээсэн байдаг. Манай Ахмад нөгөө хүүхэнтэйгээ энэ эсрэг ертөнцийн Шон Фентерс гэгч багшийн дүрээр үргэлжлүүл амьдрахаар болсноор кино маань дуусч байгаа юм. Эсрэг ертөнц квантум элдв код програм гэдэг садар амьтад та нарт ойлгохоор найруулж бичих гэж үйл тамга үзлээ шүү. Таалагдсан байхаа гэж найдаж байгаа тул хараал эдсэн та хийсэн хуруунуудаа нөгөөх дээрээ дарж орхиорой. Бишээ. Өөрийнхөө биш. Ой. Дарддаг юм дээр. Тэр хуруу. За тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Цариамуудын төлөөд минь. Төр баяртай. Анараа Майн хоёрынхоо YouTube хуудсуудаар subscribe дарахаа бас мартваа. Сарайцус хармаар байна гэдээсэн миний онууд минь ойлгов уу?